үзье. За бүгд нь өглөөний мэнд. Бразилийн маань эхний өдөр инхүү эхэлж байна. Өглөөний 6:30 болж байна. Өглөөг 6-га болсон. Ямар гоё идэм бэ? 6 цагт ийм гоё гигитэй байхад нэр яаж унтах юм бэ ёо. Зүгээр л гарч бэлтгэлээ нэстэ. Гоё юм аа. За би бол өчтөр бол шууд юмнуудаа бэлдээд гэж нөгөө юмнуудаа бүгдийг уудлаад байрлуулад багстай газрын байрлуулад тэг шууд унтсан байгаа. Гэтэ бүр орой 11 унтсан л та. Нөө ямар гоё идэм бэ? Тэрээс хараа. Галзуу. За уучлаарай. Микаса хамарцсан байна. Микаса ч шүү. Хоёр талбайтай гэсэн. Өөр 3 талбайтай байна. Би ч одоо анх л одоо ирж байгаа шүү дээ. Йоо. Хөө дахиад шүү дээ. Йоо. Oh my god. Жаргал. Талбай дээр бараг зүгээр хонмоор юм байна. За өнөөдрийн байдлаар бол хэдүүлээ би ч нөө 7 өдрийн өмнө бэртэл авсан шүү дээ. Нөгөө тэмцээнд оролцоод, турны оффет гэх тэмцээнд оролцоод бэртэл авсан. Яг энэ чиний гойныхан ч булчин сонсон байсан. Тэгээд одоогийн байдлаар бол 7 хоног ерөөсөө талбай дээр гүүгээгүй. Наваг ерөөсөө гүйлгээгүй. Тэгээд дандаа нөгөө нэг юугаараа зөвхөн жимийн бэлтгэлээр марсат дээр байж агаад тэгээд сая ирж байгаа. За тэгэхээр хэдүүлээ штэ эхлээд сайхан гүн зөө сайхан гүйж талбайгаа мэдрээд ямар хуу талбай те бэлтгэл хийхэд боломжтой боломжгүй баримжаа аваад тэгээд дараа нь констент дриллүүд яваад тэгээд цохил тэгээд өнөөдөр зүгээр хөнгөн бэлтгэл хийгээд тэгээд дуусгахаар авах шүү. За гэж л бодож чинь ер нь бол тэгэхгүй бол одоо цаг 6:30 болж байна. Яг 6:35 болж байна. Тэгээд 8:30-аас өглөөний цайтай тэрнээс өмнө 8 гээд гэрт очиж хувцас солиод усанд орохгүй болохгүй. Ер нь бэлтгэл орсны дараа заавал усанд орох хэрэгтэй мэн гэдгийг сайн ойлголоо зөө. Ягаад гэвэл энэ агаар нь амар чихтэй. Тэгээд нөгөө одоо та нар ингээд зарим нь мэдж байгаа бол Бээжин явж үзсэн хүмүүс байл ер нь те Бразил явж үзсэн хүмүүс бас мэдчихлээ бах. Тэгээд жоох ингээд усанд орохгүй чиглэлэр ингээд нэг санаа амар хөлрөөд тэгээ яагаад ч юм ингээд бүр ингээд муха би 8-5 тохгүй байгаад байна. Тэгээд ер нь заавал усанд орох хэрэгтэй. Бид нар ч гэсэн ер нь бол өдөрт одоо энэ ч бэлтгэл хийж байгаа хүмүүс манай Mercedes цаанаас дандаа хэлдэг. Бэлтгэлд орсны дараа заавал усанд орох хэрэгтэй. Тэгээд тэгэхгүй бол бас алдаа аваад тоглолт амждаг тийм хатад өрмөдтэй. Тэгээд ер нь бол өдөрт 1-2 удаа заавал усанд ордог гэсэн үг. Гоштой. Хэрэг яагаад би бүр за миний яг ингэ хэлэх гэдэг нь жоох ингэ өглөө дүнгис ирж байгаа болохоор жоох ингэ гацж ирээд яагаад ч мэдгүй сонио яриад ах юм. За юутай ч штэ. Миний хувьд бол зүгээр амар их таалагдж байна заяа. За би энд бол өөрийгөө жинхэнэ 40 хоногийн турш өөрийгөө л өөрчилж чадхаар ингэж өөрийгөө шууд мэдэрч байна. Яагаад гэвэл халуун байна. Нэг цаг агаар үнэхээр гоё байна. Зөвхөн хэдэн цаг туссан баг гигитэй байх юм шүү. Одоо өглөөний 6:30 болж байхад ийм амар гоё гигитэй байхад баг 4 мөрөөгөө босуулч гэсэн чадхаар байна. За тэгээд хоёр дахь юм бол facility амар үнэхээр өндөр түвшинд байна. Яг л professional түвшинд байна. Талбай нь яг л хажууд нь бүх юм нь онгорхоо. Тэгээд хүснээр хийж олон заавал хүнээс асуугаад байхгүй. Тэ хүүхдүүдийг унтж яхад бэлтгэлээ шүү дээ. Тэгжээжэл сайжирна. Тэгжээжэл бусдаас төрүүлж алах нь. Тийм учраас гоё яг тэгтээ бас яг юугаа бариад зөв юм менежмент хийгээд бэлтгэлээ тааруулаад тэгэхгүй бол бас энэ ачаал авснаас болж бас булчин сонсон гэж хэлсэн. Тийм учраас бас тааруулах хэрэгтэй. За одоо ч хэдүүлээ өнөөдрийнхөө
бэлтгэлд орцгоо. Let's go. Yo, YBH. Sayang mana. Come on, man. За тэгэхээр өглөөний бэлтгэл дуслаа. За өөрийгөө ер нь recovery маягийн бэлтгэл хийлээ. Өөрийгөө яг ямар хөө байна, хэр байна. 7 нэг бэлтгэл хийгээгүй. Талбай дээр гүгээгүй яг ямар хөө байна гэдэг. Өөрийгөө ер нь л харчлаа. За талбайгийн хувьд бол амьд зүйлэг тэгээд LG пүүцтэй ирсэн. Гэтэ зүгээр нэ. Өстой гоё юм. Аим гоё зөвхөн бомбцах. Өстой гоё. За тэгээд өглөөний хувийн бэлтгэл ингээд дуслаа. Одоо өглөөний ганцхан дарыг 8:30-аас одоо 7-д болж байна. Орж ирсэн дороод тэгээд буцаас ирлээд тэгээд гарцгаая. За одоо сонголтоо игээд тэгээд очиод болцоо. За бабаа. Энэ нэрийг шипинг авцгаа ёо. Сайхан байсан шүү. За маргааш ирлээ. За өглөөний цандрал цайда. Баа. This is the breakfast we got. Yeah, сайхан өглөөний цай аваа. За тэгэхээр одоо өдрийн хоолнд орцгоо. Let's see what we got on lunch, bro. Yeah. You know, Lucas told me like the lunch is the best thing. Yeah, right? it's true. Yeah, like professional, bro. Let's see, bro. From my YouTube. You know, is that egg or
cheese. I think it's a. Yeah, it's a. I told you you'll. Yeah, so we got. Дэжгүй болтоо өстэй тий. Одоо сайхан иднэ. Гүсэг. За ихний бэлтгэл дууссан. Багийн бэлтгэл ийм л шүү дээ үрдэм. Талбайд жинк алцлаа. За бэлтгэлийн араас дахин бэлтгэлийнэ. Одоо here with the gym it. Nice.
Let's go, man. Let's go. We done. Now flex. Biceps Yes, back. sir. Finish, man. We're gonna do tomorrow. We're gonna do abs. You're gonna see, bro. We're gonna like kill and like burn that thing, bro. Nos vemos mañana. Yeah. So what else? Let's go. Eating at dinner, bro. Let's eat something, bro. Actually starving, bro. Let's go. За гой жими араас сайхан хоолой гэнэ. Орой бол салат мэдээч. Тэгээ цаана бол хоолой шиг нь одоо харуулъя да. За өнөөдөр орой бол жоохон хоцорч орчихсон сая жими ингээд. За тэгээ бидэд бол мэдээч буда, паста, за тэмдэг шиг. Let's eat. Big boy. Yeah, let's go. Yes, sir. After dinner, now a little bit recovery swimming pool. Oh, come on, let's swim right now. So we are in. За ингээ өнөөдрийн бичлэгтээ цугасан баярлаа. За тэгээ дараагийн бичлэгээр болцсон байгаа Бокачка. Одоо оройн 9:46 болж байна. Тэгээ тунтаад маргааш тоглолттой гэсэн маргааш болцъё да. Өнөөдөр нэг үнэхээр хөдөлмөрч өдөр өнгөрлөө. Эхний өдөр бол үнэхээр галзайлаа. Өдөр бэлтгэлээ хийгээд араас нь шууд чим ороод араас нь сая хоол идэж усан мэс олчод орж ирж байна. За тэгээ тунтаад маргааш болцъё да. Бай бай. Бүгдээрээ сайхан амраарай.